Манайч зарим нэгэн зүйлээ өөрчлөхөр болчихжээ. Юу болов? Чи юу нэг тийшээ яваад ирэхээр л нэг юм ярьдаг болжээ. Бидний үеийн өнөөдөр өөрөөр амьдарч штэ. Чи энгэр орно хартаа. Тэгээ өөрсдийнхээ айж амьдралыг нэг хартаа. Биш нэг сүхээ штэ. Би өчигдөр сүхээгийнхаар орлоо. Хоёр өрөө шинэ байранд орчиж. Йоо, тэр хоёр өрөөнийхэн тэр зохион байгуулалтны ямар гоё юм бэ. Аавган гэж нэг танигдсан аргагүй хүүхэн. Сүхээ өөрөө нэг сайд айлтай. Том диван дээр суучвал дуурж ядаад хэлээ. Чи тэгээ нүүж байраа зарах гэдэг юм. Чи ер нь энэ эргэн тойрныхоо найз нөхдийн амьдралыг хараач. Чи ер нь юмыг дандаа зөв сонсоод буруу хийдэг сонио юм аа. Би яагаад дандаа ингэж амьдарч явах ёстой юм бэ? Би өөрөөр амьдармаар байна шүү дээ. Миний найз орчноо өөрчилж яах бодолтой байгаа? Биш хамгийн наазах нь байраа солил л да. 3 өрөө байраа зараад 2 өрөө шинэ байр авъя. Тэхүү. Чи ер нь жоохон бодолтойгоо шигээр иш. Чи миний аав юм гал голомт. Чи дандаа л өнгөрсөн баларсан юм ярьж явах юм. Өнөөдөр чи бид хоёр арай өөрөөр амьдарч бас болно шүү дээ. Чи хүмүүсийг хардаа. Унах унаатай сайхан шинэ орон сууцанд амьдарцсан. Гэхдээ чи бид хоёр байраа цолж чадахгүй л явж шүү дээ. Чи бус хүмүүсийг хар л да. Сайхан унах унаатай. Тэгээ дотоод гадаад явж мөнгө төгрөг олол сайхан л амьдарч шүү дээ. Чи бид хоёр ямар одоо хөвшөрсөн биш үү? Хоёулаа одооноос л эхэлж хүүхдийнхээ ирээдүг бодохгүй бол оройтох нь ш. Тэгэд юу н хинт зарах гэдэг юм да. Чи чадахгүй бол би заръя. Гадуур 3 өрөө байр 30 саятай байна гэж штэ. Тэгээ шинэ хороолд ингээ байр авчвал 2 өрөө нь 15-аас 18 саятай байна гэж хэлээ. Чи над толгоогоо жахан ажилуулаач. Одоохондоо ч явахдаа манай энэ байрыг Оросууд барьсан бат бүх гэлээж байна. Гэхдээ маргаал хийлэгдлийг хинч зогсооч чадахгүй үсттэй. За жил мэд. Тэр шинэ байр гэдэг байгаа чинь гоёс жаашгүй. Хүүтэн бас эдлэгээ мутаал байгаа шүү дээ. Тэгэд ямар ч юм санаанд нь таарахгүй шүү. Бусдайдууд гоё сайхан амьдраад болол л шүү дээ. Би л хөлдөөд өгсөн айл гэж сонсоогүй юм бэ. Тэгэд байраа зарчаад ер нь хаан толгой харагдах болж байна. За миний найз. За хоёулаа ямар бүр байргүй болгож байгаа юм шүү дээ. Түр зур лагер дээр байж байгаа л тэгэл шинэ байрандаа орчих шүү дээ. Тийм үстэй. Зяас миний хүчин өөрөө л мэдтээ. Сүүлд нь чи элдв шалтай юм ярив да. Муу гал голонтороо доолоод ер нь сүүлд намаа барих уу дээ. Тэгээс чи авгаа өхнөд зарж өрөх юмдаа сайн байдаг. Миний өгшөр ухаантай шүү. Найз нь энэ бүх асуудлаа шийдчихэ. Нэрээ эртгэн шиг зар үгүй. Тэхүү. За тэгт. Ямар ч гэсэн хоёулаа байраа боломжийн үнээр зарчлаа. Хуучин байр гэхэд ер нь 20-50 сая төгрөг гэдэг чи би тэрийн байранд ер нь болоо л явчихсан. Тэглээ яах вэ? Одоо тэгээд чи тэр эртгэн тэр шинэ байр морь хөөслөхгүй бол хэдий болтлоо ингээд хичээнд одоо бид нар ингээд байх юм хэцүү шүү дээ. За энд яа тийм 1 сар очиход. Тэгэл утгаас 5 сар гээл лагер руугаа гарчээ л та. Эртгэн орон гэртээ болохгүй бол тэгээ одоо хэдий болтлоо ингэж айл ирсэвт. Миний хайна. Чи наад бүндгөрөө жоохон ажиллуулаач. Юуны тухайд хөрөлдвөл мөнгөө нэг барилгын компанид хадгалуулчих хайран биш шүү дээ. Хоёулаа мөнгөө өсгөе л дөө. Одоо зурагтаар рекламад л шүү дээ хадгаламж зээлийн хоршоод гэл. Ерөөсөө л хоёулаа мөнгөө л хадгалуулчих. Мөнгөө хадгалуулах. Хоёулаа 5-аас 10 сарыг дуустал мөнгөө хадгалуулчих. Чи бодолтой сарынх нь хүүхэд гэж бодож чинь. Бас дээр нь хүүгийн хүү гэж бодогддог гэж байгаамаа. Тэгээд л хоёулаа их хэмжээний мөнгөтэй баяжчих шүү дээ. Ер нь банкн дээр юм биш үү тэр хадгалам зээлийн хошоонуудыг чи ер нь гадуур найдвар үл гэж ярих юм биш үү? Банк найдвартай ч хүн шалахгүй шүү дээ. Чи 25 сая төгрөгийг 6 сарын хугацаатай 3% хүүтэй хадгалуулад хэд болохыг нь бодоод үзтээ. За бараг л 4 сая төгрөг болох юм байна да. Хээр би чамд хэлээгүй юу? Наадах чинь зөвхөн хүн. Тэг бас хүүгийн хүү бодогддог гээл чи боддоо. Хоёулаа хүүгээр нь л баяжчих нь штэ. Сүхэг ях шиг шинэ хороолт байр аавна. Тэг бас унах унаатай болно. Хоёулаа нөгөө нэг мөнгөний дээжээр авсан
Вискигээ задлах уу? Тий. За тийм. Ой, заачста. Мөнчтэй идэн да. Ай. За. Ай. За миний нэсэрч. Шинэ амьдрал. Шинэ байрны тоо. Энд хардаа 3X хадгаламж зээлийн хоршооны танилцуулга гэж шүү дээ. 2004 оны найдвартай гэрчлэгээтэй. Эхнэр нөхөр хоёр ажиллаулт юм байна. Энэ зүгээр юм шүү. Эхнэр нөхөр хоёрт итгэж болно л доо энэ. Ядчил танай манаа гэж тулдаад байхгүй. Гэтэл миний бодлоор бол хадгаламжаа бол банкнд нэлэгчүүлэх зүгээр л гэж байна. Дампуурхаа хөрвөл банк ч гэсэн дампуурдгийн за. Чиний тэр найдвартай гэдэг банкнуудын чи хүүн ямар баг вүлээ чи мэдэн шүү дээ. Гэтэл надад тэгээд санагдаад байна да. Би чамд хичнээн хэлэх юм би. Чиний тэр яриад байгаа банкны чинь хүүн баг шүү дээ. Чи хоёрт өнөөдөр мөнгө л хэрэгтэй байна. сайн байна уу? сайн байна. За ишээсэ. За ямар хэрэгээр явж байна? Өнөөдөр ч одоо баруун нүдний дээд цагт татаад 100 гарны 7 хуруу чимчгнээ дэрхээр би чинь их мөнгө тоолох самтай үндэ. Бид хоёр танаа зарыг саннаас олж уншаад. Гэхдээ ерөнхийд хоёр нэр гэр бүлийн хоёр гэсэн үү? Хүрвэ, нааша хүрээд ирдэ. Үйлчлүүлэгч ирлээ. Сайн байцгаана уу? Би энэ 3X хадгалам зээлийн хоршооны эзэн Пүрвэ гэдэг хүн байна. Танаа ерөн сарын хүүчин хэдэн хувийн хүүтэй вэ? Манайх чинь сарын 3% хүүтэй мөнгө хадгалах үйлчлэг үзүүлнэ. 2004 оны найдвартай түнш байгууллага. Тэгээд та нарын хадгалуулсан мөнгө одоо хадгаламжийн хугацаа дусснаас хойш их бага хэмжээгээр өдөр шөнө гэлтгөө буцаан олгох болно. Тэгээд ер нь эхнэр нөхрөөс илүү найдвартай түнш гэж хаах байт тийм биз? Тэгээд хэдэн төгрөгийн хадгаламж нээлэх вэ? Одоохондоо бид хоёр 15 сая төгрөгөөр хадгалуулчих юм билүү гэж бодож байна шүү дээ. Аргагүй л шинэ үеийн баячууд байна да. Тэгээд хэдэн сарын хугацаатай хэний нэр дээр нээлэх вэ гэдээ бас зөндөө асуулт байна шүү дээ. Та нар манай хадгаламж зээлийн хоршоонд гишүүнээр илсэх өргөл гаргана. Мөн хувь хөрөнгө оруулах үйл ажиллагаа хийж байж мөнгө хадгалуулах журамтай юм л да. Бололгүй яах вэ? Бид хоёр ч мөнгө нэг 6 сарын хугацаатай хадгалуулчих юм билүү? Хинийхээ нэр тэмдээх хөө? Миний нэ өөрийнхөө нэр дээр нээсэн дээр хот. Аргагүй л өнөө цагийн гэр бүл байна да. За түүл эхлэх үү? Юу ич? Бишгэрэнтэй өгчих та. Миний нэ яагаад хөнгө хадгалуулсангүй? 25 сая төгрөг бүгдийн хүчийг их хайраа санагдаад байгаа юм шүү дээ. Чи ч өөрөө тэгээд нэг л итгэлгүй юм яриадсэн биз дээ. За. Яа. Агаар нь ч сайхан ер аятайхан газар шүү дээ. Маргааш мөнгө авчирч ирээ тэгээд гэрээг хийчихье. Та нар таалагдсан энэ байрыг хурдгаахгүй бол өөр хүмүүс зарж штэ. Мөнгөнд төлөө төлбөр тооцоогоо хийчих юм бол үйл хөдлөг эд хөрөнгийн гэрчлэгээ авахын тэргээд бүх бичиг баримтыг чинь манай компаниас бүрдүүлээд өгнө. Маш сайхан байр байна. За. Дараа уулзлаа баяртай. За сайн байна уу? Их чинь мөнгө авах гээд ирлээ. Өнөөдөр хугацаанд тусаж байгаа. Яасан их мөнгө вэ? Харин манай ихчийн биеийн гинт мудаад ах одоогондоо сахиж байгаа л да. Тэгээ надад ийм их хэмжээний мөнгө гарах хэрэг байдаггүй юм л да. Тэгээд одоогондоо манайх мөнгөгүй байгаа болохоор та 3 хоноод ирчихдэг үү?
Юу гэсэн үг юм? Гэхдээ танаа эгч чинь надад хэлэхдээ өглөө өдөр орой хизээч гэсэн миний мөнгийг гаргаад өгч гэсэн шүү дээ. Тэгээ би ямар хугацаанд дуусаагүй байхад авах гээд байгаа юм шиг. Та бас биднийг ойлгох хэрэгтэй шүү дээ. Өвчин зовлон чи хэлж ирдгүү хийс ирдгээ сонь. Хинч хизээч өвдөж болно шүү дээ. Би таны мөнгөж өгөхгүй гээгүй. Та 3 оноо л ир. За эгч нь тэгэхээр 3 онцод ирээ тэхөө. Нэсэн сая төвчтэй дарж ирсэн. Ясгүй. Хүш нөгөө хоёр чи алга. Дүүнгээд нэг охин байж ин. Эгчийнхэн би энэ муудаа тэгээд ах нь сахиа хөвтөж байгаа гинөө. Тийм болсон юм байлгүй дээ. Өвчи ямар хэлж ирэх юм штэ. Нэг л сэжигтэй л юм да. За ойлгосон. За. Сайн юм байна. Өө сайн өгчээ. Эгч чинь би сайн уу? Эгч нөгөө мөнгө авах гэж ирлээ. Оо одоо яана бид нар бүр балраад байна. Эгчийн би бүр муудаад урагшаа Бээжин рүү эмчилгээнд явчихсан. Ах бас хамт явчихсан байгаа л да. Тэднийг эртэл мөнгө гарах боломжгүй байна. Яах вэ? Үгүй эгч нь одоо байр авах хугацаа болчоод мөнгөний хэрэг айгүй их байна. Үгүй ер нь надад миний мөнгийг хизээ буцааж өгөх юм бэ? Би мөнгөө авмаар юм. Та жоохон хүлээж болохгүй байна уу? Бидэнд асуудал гарч чадсан шүү дээ. Игч хөхс ихтэй тулаад ах чинь та ясаа хатуус тэлтэй хүн бэ? Манай оршууны бусад гişүүч гэсэн ойлгоод одоохондоо хүн гинэ тэр дээрээ үлээстэй хандаж байна шүү дээ. Надад тэгж явах заавч алга, боломж нь алга. Би ястаа мөнгө хурдаа авч байр орон сууцандаа ормоор байна. Эгч нь мөнгөө л авъя. Та чи ямар сонин хүн бэ? Цаан ч хүн өхөл амьдралтаа тэмцэж явхад байрч гайгүй өвтнэ. Чи яасан хэл амтай охин бэ? Чиний хэлээд байгаа өвч үн ч юм уу худлаа ч юм уу би яаж мэдэх юм? Би танд үннийг л хэллээ штэ. Та яс юм ойлгодгүй юм бэ? Хинт ч өвчин золон тохиолдож болно штэ. Та ч гэсэн өвдөж болно штэ. Та яс хатуус тэлтэй хүн бэ? Хөөе хараад байгаа юм бах та. Ямар мухаа шүү дээ. Миний нээс ямар үр хөвгтэй алдсан биш тий. Битээ үл та. Миний буруу. Одоо яа их хөтөд. Тэдний рүү их сэжигтэй хүмүүс байсан тий. Тий. Би ч өнөөдөр хэлсэн дээ. Би тэрийн мөнгөөр гадаадд зугаалж байгаа ч юм билүү. Ерөн хоёулаа шүүх цагтаа хэлээдэх үү. Тэгдэг юм уу? Одоо шүүх тандахаас өөр аргагүй те. Манайхан ингээд мөнгө төгрөгөө хадгалуулж зээлүүлэхээс өмнө биш. Дандаа дараа нь хохирсныхаа дараа ингэж ирж зөвлөгөө авч явах юм. Та хоёр одоо тавьчих та. Би та хоёрт нэхэмжлэж өгч чинь туслая. Та хоёр ч айл дүрг явуулаа. Манайх Сүхбаатар дүүрэгт. Сүхбаатарт. Нийт 15 сая төгрөгийг сарын 3% хүүтэй 6 сар гэхээр чинь ер нь тэгэж энэ хадгалам зээлийн оршинд бол олон ч хүмүүс ингэж битэр шиг юм байдалтай болдгол юм байлээ. Тэгэхээр битэр бол эхлээд сайн судалдаг байж тээ. Миний буруу. Гэрээнд нэмэгдүүлсэн хүүгийн талаар заасан юм байна. Огн байсан баха. Алаа харъя да. Байсан баха. Гэтэ тэр яах вэ? Бид хоёр өгсөн мөнгөөл хүүтэй нь олоод авчвал тэгэл болоо. Хууль бол хууль шүү дээ. Нэхэмжилтэй хамт 3x хадгалам зээлийн оршууны хөрөнгийг нэхэмжилж байгаа үнийн дүнгийн хэмжээнд хөрөнгийг нь битүүмжиж өгөхийг хүсэн хүсэлтийг шүүхт гаргах нь ерөн зөв болов та. Би тэр хүсэлтийг чинь одоо компьютер дээр гаргаад өгье. За тийм. За өнөөдрийн иргэний шүүх хуралдаанаар нэхэмжлэгч оюуны нэхэмжилтэд 3x хадгаламж зээлийн оршуноос 19 сая 500 мянган төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлийн шаардлага бүхий иргэний эргийг хянаалцсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч оюун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Баттүшиг,
Хариуцлагч 3X хадгалан зээлийн оршууны захирал пүрэв долгор нар ирсэн байна. Нэхэмжлэгч та нэхэмжлэгийн шаардлагыг дэмжиж байна уу? За хариуцлагч 3X хадгалан зээлийн оршууны төлөөлөгч долгор та нэхэмжлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна уу? Би энэ шүүхт гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Би энэ хадгаламж зээлийн оршоонд хадгалуулсан мөнгөө хүүтээ нь олж авахыг хүсэж байна. Авсан мөнгөө бол би төлөхөө төлнө. Тэгтээ миний зөвшөөрлгүйгээр манай нөхөр тэр мөнгийг авсан болохоор би бол хүүхд төлөхгүй. Хачи юмэрхэ болоорооч. За шүүх хуралдаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдана. Энэ хүрэгт оролцоогүй хүмүүс араас ярьж буюу хуралдааныг өмүүлж болохгүй. Хуралдааныг өмүүлсэн тохиолдолд хуралдааны танхимаас гарах буюу хууль засны дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ гэдгийг мэдгдэе. За тэгэхээр зохиогчдод эвлэрэх боломж байна уу? Би энэ 15 сая төгрөг авахын тулд надад айгүй хохирол чирэгдэл учирсан. Би энэ бүгдтэй эвлэрэхгүй ээ. Би мөнгө л гаргуулж авахыг хүсэж байна. Хадгаламжийн дэвтэр дээр миний гар үсэг байхгүй. Тэгээд манай нөхөр гар үсэг зурсны төлөө би бол хүүхд төлөхгүй. Нэхэмжлэгч оюун 3X хадгалан зээлийн хоршооны үйл ажиллагаатай танилцаж гишүүнээр хэлсэн. Өөрийн байраа заран 15 сая төгрөгөө хадгалуулж хүүгөө өсгөх зорилгоор өгсөн. Энэ талаар зохиогчд марахгүй. Харин 3X хадгалан зээлийн хоршооны хадгаламжийн дэвтэрт хариуцлагч долгорын гарын үсэг байхгүй гэдгээр хүү төлөвлөхгүй гэж өөрийн хоршооны үйл ажиллагааны эсрэг тайлбар хэлж байгааг нь би огт ойлгохгүй. Зохиогчд гэрээ байгуулсан. Оюуны мөнгийг авсан бол хадгаламжийн хүн үндсэн төлбөрийн хамт төлөх үүрэгтэй. Иймд хадгаламжийн үндсэн мөнгө 15 сая төгрөгийг хүүгийн хамт 3X хадгаламж зээлийн оршооноос гаргуулж өгөхийг хүсэж байна. Энэ мөнгнөөс гадна нэхэмжлэгч оюун шинээр захиалсан байранда орох боломжоо алдсан. Шүүх хуулийн байгууллагаар явж цаг хугацаагаа болон сэтгэл санаагаар хохирсон зэрэг олон эрсдлийг бий болгож байгааг өмгөөлөгчийн зүгээс хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. 3X хадгаламж зээлийн оршоонд барьцаалан зээлдүүлэх, гишүүдийн мөнгө хадгаламжийг хадгалах үйл ажиллагаа явуулж байсан тогтоогдсон учраас хадгаламж зээлийн оршооноос олгосон хадгаламж эзэмшигчийн дэвтэр дээр хариуцагч долгор гарын үсгээ зурхийг шүүхээс таалгацгаая. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286-гийн 2 дахь хэсэг зааснаар оюуны нэхэмжлийн шаардлага бол 15 сая төгрөгийн сарын 3% болох 450 мянган төгрөгийг гэрээгээр хадгалуулахаар зохицтын тохирсон 6 сараар тооцсон 2 сая 700 мянган төгрөгийг нийт 17 сая 200 мянган төгрөгийг хариуцагчаас гаргуулсангүй. Зохиогч шүүхийн шийдрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор дав залдах журмаар нийслэн шүүхэд 30 хоногийн дотор улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах хэрэгтэй болно. Шүүх хуралдаан хаасныг мэдгд. Өмгөөлөгч танд маш баярлалаа. Зүгээр. Өмгөөлөгчөөс их баярлалаа. Шүүхийн шийдвэр ингэж чудраг гарчлаа. Одоо бидний мөнгийг хязаа гаргаж өгөх бол. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаа хэдэж инээ шуурхай шудраг ажиллана. Та төдий шинэ богино хугацаанд мөнгө олж авна. За тэгээд дахиж иймэрхүү асуудал дээр сайн судалж үзсний үндсэн дээр шийдвэр гаргах хэрэгтэй шүү дээ. Харин тий. Ашиггүй ойлоо. Санхүүжүүлэгч байгууллагууд Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн хуульчдын сургалт ба давтан сургалт төсөл Америк нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлаг шүүх эрх мэдлийн шинтгэлийн хөтөлбөр Дэлхийн банкны шүүх эрх зүйн шинжилэлт төсөл Хууль зүйн дотоод хэргийн яамны захиалгаар хууль зүйн үндэсний төвийн дэргэдэх 9 төг студид бүтээв.